Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэ ангаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За. Өглөө өдөр шөнийн мэндийг. Өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ойрт ингэж подкастны анги бэлдээгүй. Жоо сонирн байна. Чигээ. Анука юу яснаа? Өнөөгөө хийчихэд Тэ. Inside Out үзсэн үү? үзээгүй шүү дээ. Эхлээд үзэж байгаа амар сонирхолтой санагтаа. Би одоо ингээд ухаан санаа ерөөсөө кино мэгэн төвлөрч чадгаа болцсон байлээ. Харин тийм байгаа. Нэг тийм юу богинохон үзэх ёстой юм санагдаж магадаа. Тийм. Одоо ингээд нэг амар дуртай байдаг кино мэнийгаа ингээд үзэж байгаа л анхаарал өөрчлөж явчихж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд сонирхол нэг төрхөө болцсон байлээ. Ааха. Насных юм уу юу юм мэдгүй. Instagram reel мэлнээс гадна нөгөө нэг sitcom амир үзээд байгаа. Үздэг ер нь. Аха. Одоо Big Bang Theory, Friends энэ ч юм уу тий. Тэд чинь ингээд нэг хэсэг хугацаанд ингээд богино хугацаанд ер нь ойрхон минут болоод инээлгээд байдаг шүү дээ. Тэр чинь бас нэг төрлийн амир addictive. Тэгээд яг ингээд real кино үзэж байгаа хгүй яг ингээд 2 цагийн кино үзээд тэгсэн чинь ингээд голоор нь ингээд намайг инээлэх ёстой юм шиг санагтаад зэ. Гэтэ инехгүй байгууд ингээд ойдож байна. Нөгөө би Монголд нөгөө очихдоо дүүтэй гацуу нэг инспектор Q гэдэг нөгөө нэг Солонгос нөгөө нэг Солонгос team series эхлүүлсэн байхгүй юу? Яа тэгээд яг гол үйл явдал руу ерөөсөй орохгүй байсараа сүултээ бүр үзэх ямар сонирхолтой байлаа. Бид гурлаа удаад тэгээд амир эйжинг хийж мэгэн байгаа то. Тэгээ ингээд ягаа уйдгартайгаа ингээд ботсон чинь ингээд ерөөсөй гол өрнөл хэсэг ингээд нэг тийм ерөөсөй юунд ч хүрэхгүй гинт ингээд нэг ийм одоо ингээд нэг алуурчин таахгүй юу. Тэгээд тэр алуурчныг нь хайхад ийм түлхэж цолох нэг тийм чухал юмж гарч ирэхгүй ингээл цонжралтаал яваад 5 дахь хүртэл үтцсэн заяа. Тэгээ ерөөсөө юу гаргах гад юу хэлэх гээд байгааг ерөөсөө ойлгохгүй тэгээл үтцсэн. Тэгээ дараа нь зөндөө кинонууд үзээд нөгөө яг ингээд уцаа орлмаар санагдаал ингээд ерөөсөө төвлөрч тийм удаан хугацаагаар суух тийм потенциал айгүй бага болсон мөлий. Гэхдээ харин тийм ээ. Ер нь яг энэ яг л нөгөө нэг хэлээд байдаг dopamine addiction л болсон байгаа даахгүй юу хэдүүлээ. Тэгээд яг тэрнээсээ одоо яг уг нь ингээд амар хамаг social media нэтрэгээ хязгаарлалаа уг нь тэгмээр л байна л да. Гэхдээ бас тэгмээргүй байна. Нэг өдөр тэгэхэд бол айгүй хэцээсэн. Тэгээд яг юу хагаад манай энд бас нэг манай подкастт өмнө орж исэн зочноор орж исэн анхмаа ихч маань бас яг тийм юу ийм мэдрэмжийг ойрхон аваад байсан гэд. Тэгээд одоо бүр Instagram-аа ерөөс утсан дээрээсээ устгацсан. Тэгээд ерөөсөө орохгүй байгаа. Тэгээ өөрийгөө хүчээр яаж байгаа гэх. Тэгээд тэгсэн чинь гарсан өөрчлөлтүүдийн хальт өөрөөс нь асуусан байхгүй юу. Тэгээд ер нь бол гайгүй чадчихна уу гэсэн чинь хичээл номоо хийгээд суух ч юм уу ингээд яг ажил хийгээд суухад төвлөрөх нь бүр хамаагүй дээр болцсон юм шиг санагдаад байгаа гэдэг чийсэн. Тэгвэл яг л нөгөө нэг dopamine detox тэр хийхтэй л холбоотой болоод явчихж байгаа юм л t тий. Би тэр Inside Out-ыг яагаад үзсэн үү гэж асуусан бэ гэхэлэр тэрэн дээр чинь нэг шин эмошнууд гараад ирсэн юм биш үү? Тийм би эхлэлийн нэг үзсэн нэг anxiety гарч ирж байгаа. Дараа нь envy лөө. Envy тэгээд ennui ч лөө. Тэр хүртэл үзээгүй байгаа юм байна. Тэгээд нэг 2 emotion гарч ирээл тэгэл үдцсэн. Чи бүр 2 дахь нь үзээд эхэлчихсэн юм уу? Тэгээ би үзээч байгаа. Дөнгөж эхэлчихсэн. Тэгэл би чам үзсэн юм өөхөр үзсэн болоо гэж бодсон. Гэхдээ ер нь мэдгүй тэгж чад үзэл үзэх л ах гэхгүй юу. Нэг амар үзье гэж нэг амар бодож орж ирэхгүй. Тэгээ Netflix орохоор үзчих. Би нөгөө нэг кино театр угаасаа очиж үзэхээр амар их effort болох гээд хэтэрхий хичээл сэтгэл гаргах гэсэн болохоор pirate хийдэг нөгөө сайтуудаар үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг нөгөө HD нь орж ирээгүй тэгээ subtitle-гүй байсан байхгүй юу. Subtitle-ыг хийж олдгүй байсан. Тэгээд
Тэгээд нөгөө нэг юу одоо кино үзэхээр сабтайтлтай үзчихээд илүү төлөрдөг бас болцсон байсан. Тэгээд нөгөө сабтайтлгүй болохоор сонсохгүй байгаа юм шиг. Ямар ч кино байсан. Тийгээд уг нь ингээд ойлгоод үзээдэж болон заяа. Гэхдээ ингээд нэг юм унших хэвээр юм шиг санагдаад. Тэгээд юу тэр сабтайтл нь ороогүйсэн болохоор за гэдэг хайцсан юм шиг. Одоо тэр нэг юу envy гэдэг ч одоо юу юм бэ? Яадаг мэдрэмж юм бэ? Нөө тим хүн болох юмсан гэдэг ч юм уу нэг хүнийг амар шүтэх юм шүү. Нэг юм. Нэг тий дотроос нэг хүсэл төрдөө штэ. Тийм юмтай болох юмсан. Desire юм биш тий. Desire to have a quality. Тэр тал руу юм шүү. Тийм. За envy гэж нэг тийм байгаа юм байж. Тэр ennui гэдэг нь болохоор зэрэг boredom гэсэн үг юм билээ л дээ. Honor гэсэн үү? Ennui ч үлээ мэдгүй something нэг тийм Франц үг юм шиг байгаа. Ямар нэг тэр юу кинонд гарч байгаа нь болохоор зэрэг ennui ингээд байгаа хгүй юу? ENNUI гэж үчдэг. Тэгээ энэ дээрээ бодвол нэг тийм яг boredom гэд уйдсан мэдрэмж emotion гэдэг аахгүй юу. Тийм мэдрэмж юу н байх боломжтой юу? Дахиад хэлтээ вирус ойлгосонгүй. Одоо уйдсан мэдрэмж гэдэг нь л да уйдсан bored emotion гэ тэр нь ингээд яг биштэй зүйл тэр үгийг нь өгдөө ENNUI окей. За энэ юу нь болохоор boredom гэсэн. Хайж үзээдгий. Уйтгар гоныг бол биш. Уйдах тэгээд mentally нөө тархиар жоох ядарсан тэгээд юу ч хийх хүсэл төрөхгүй байх мэдрэмж гинэ. Би тэгээ нэг depression нэтер биш, boredom бас биш. Тэгтээ ингээд нэг юм хийхээр цаанаасаа хүсэл төрөхгүй тийм мэдрэмж. Би бол ойрд бол байнга юм байгаа. Харин би бас нэг зүгээр тэр юуг нь хараад нэг хальт тайлтна Instagram дээр reel mail ингээд үзээ явж ангууд boredom гэд бүр ингээд emotion ингээд биштэй ингээд гараад ирцэн байж ангууд нь жоохон ингээд сонир санагтаад надаа. Яагаад тэгэхээр нэг юу байхгүй юмныг одоо юу гэх юм харанхуу гэдэг чинь гэрэл байхгүй нөхцөлийг харанхуу гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ямар нэг юм байхгүй нөхцөлийг тэнгууд уйдах гэдэг чинь бас нэг тийм ямар нэгэн өөр юм янз бүрийн emotion байхгүй учраас тэрийг мэдрээд байгаа юм болоо гэж би бас бодож ирсэн хэлт. Дофамин мэдрэхгүй болохоор юм шүү. Допамины дутагдал юм болоо. Гэтэ тэнгууд арай ингээд юм дутагдал гацагдал байхгүй байх нэтэрийгээ тэнгууд яг тэр дүрийг ингээд яг биетэй болгоход жоохон тохиромжгүй юм шиг санагдсан ш надад айлт. Би амар гүнзгий бодоод байж магадгүй л дээ. Харахад тэгтээ жоохон тийм имо дүр штэ. Уцаар л тоо зүгээр бодон дээр хөвтөж байгаа тийм дүр зураг баг шиг байна. Тийм үлээ. Бидний монголчуудаар бол ийм орох мэдрэмж юм биш үү? Бас тийм. Тэгээд би бас гайхсан юм нь fear гэж нэг ягаан нэг эрхтэй байдаг штэ. Fear гэдэг айдас. Fear тий. Тэгснэ anxiety гэдээ бас нэг шин дүр гараад ирж байгаа тий. Тэнгүүт нь би одоо энэ хоёр ингэж заавал тустай байсан бах та нэг зүйл биш юм бах та гэж би нэг бас салт бодсон юм. Тэгсэн чи үгүй юм байна гэж. Окей, за чиний дүгнэлт дээр ягаад үгүй юм бэ? Харин зүгээр л энгийн Google search хийлээ л дээ. Тэгсэн чинь fear гэдэг нь болохоор зэрэг яг шууд одоо үзүүлж байгаа reaction одоо бодит аюул ч юм уу тийм занал хийлэлд үзүүлж байгаа хариу үйлдэлийг айдас гэдэг юм байна. Шууд ингэж явах. Одоо яг юу гэдэг чинь гинт эндээс нэг нохоо гараад ирэх юм бол тэрнээс би яах юм бол тэр бол айдас те. Anxiety гэдэг сэтгэл санаа зовнил гэдэг ирэхлээр чинь энэ бүр урт хугацааны стресстэй тийм бодлоогүй байгаа юмыг болцгоё гэж яах чинь болохоор юу
Virgin болохоор at the moment юм шүү те. Харин тийм байна. Тийм байна. Тэгээд айдас нь угаасаа мэдээч хэрэг anxiety үүсгэж болно. Anxiety нь бас давхар айдсыг үүсгэж болно. Ингээд хоорондоо уялдаа холбоотой юм байна л да. Уялдаа холбоотой болохоор нэг тийм адилхан зүйл юм шигээр бодоод байсан чинь үгүй л байсан юм байна. Тэгээ ер нь ойр бас ингээд амар anxiety ер нь хөдлөөд байгаа ч гэж. Өөрийгөө байнгын санаа зовнод бүх юмд цаа чиний сэтгэл санаа хэрэг да. Яна би микрофоноо зөгчлөө sorry яг ярьж байхдаа. Зүгээр юу би тэгтээ чамаа ярьж байх нэг юм бодогдсон. Envy ч бас нөгөө jealousy-тай яг төстэй мэдрэмж штэ. Харин тий нэг хөөхөн охин байгаа гэсэн. Тэрийг тусад нь үг байгаа байхгүй юу? Тэнгүүт envy энэ хоёр бас тустай нэг гэдэг чинь бас нэг дотор нэг юм нарийн холбоо өдр арай өөр болгодог юм бас байгаа хаа. Миний сэтгэл санааны хувьд болохоор гайгүй нөгөө post Mongolia depression жоохон ороод 3 хоног моногчлөө байсчаа. Тэгээ одоо зөв зүгээр болцсон. Тэгээд ер нь л тэгээ гайгүй байх шиг шүү дээ. Anxiety дээр бол амар их төрдөг байсан. Яг тэр нөгөө сургуульд явж байхдаа. Тэгээд тэр нөгөө нэг тэр нь яг ямар айдас байсан бэ гэхээр хүссэн оноогоо авч чадахгүй байх үү дээ. Ажил олж чадахгүй байвал яах вүлээ. Тэгвэл ингэх вүлөө гэдэг ингээд юм модны мөчрөөс салаалж байгаа юм чи бүх юм санаа зовдөг гэсэн юм байна. Яа харин тийм ээ. Би одоо болохоор яг хуу чамааг бодвол би чинь сургууль мургууллаа лицензээ төгссөн. Тэгээд хийдэг одоо ингээд цагийн ажиллаа ингээ хийгээд явна. Ажлаасаа гарсан ч гэсэнтэй өөр ажил олцсон гэдэг нэг тийм сэтгэл санаа эдэр амар болсон. Тэгээд ажил дээр намайг амар нэг биеэр ядрахаас илүүтэй сэтгэл санаагаар ядраагаад идэг юм бас байхгүй. Болохоор сэтгэл санаа одоогоор аюу тийм тайван л байх шиг байна л да. Чамааг бол гэхдээ амар ойлгож байна яг. Одоо амар олон юм тавцсан байгаа шүү дээ. Харин тийм ээ. Би бүр яг ингээд нэг explode хийх ингээд яг бүр ингээд дэлбэрэхэд ингээд амар ойрхон байгаа юм шиг санагдаад. Тэг ингээд яг ингээд биеийн дотор ингээд нэг бомб ингээд хийцэн. Тэр нь ингээд хизээ нэгэн цагт ингээд дэлбэрэх гээд байгаа юм шиг. Тэгээ тэрнээсээ болоод юм уу ингээд миний бие ингээд дагаад амар муудаад байгаа. Би ингээд ирснээсээ нэг Монгол явахаасаа Монголоос ирэхээсээ өмнө ханаад урцсан байсан шүү дээ. Стил ханаад хүн маань иддэг байгаа. Тэгэл яг ингээд сэтгэл санаа бие махбод хоёр бас хоорондоо амар холбоотой байд юм шиг санагтаад. Сэтгэл санаа нь байнгын санаа зовнилтай байгаа даа гот ингээд бас бие рүү ингэж нөлөөлт юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгтээ мэдэхгүй л дээ чиг нэг факт чек хийгээрэй гэхгүй. Уусаа холбоотой хаа. Одоо яг юу надад тохиолдоод байгаа юмнууд гэх юм бол би чинь төгсөх байгаа. Одоо нэг 3 сарын дараа ер нь бол төгслөө. Тэгээд төгсөө дараа нь яах вэ нэ тэр гэдэг бодлоо те. Хугацаанд төгсч чадах уугүй юу гэдэг бодлоо бас орж ирж байгаа. За тэгсэн чинь би чинь бас ажилгүй болчихсон. Ирэх 3 сар яаж өөрийгөө тэж гинэ гэх те. За яг гоо 3 сарын цааш ер нь цааш та тэгээд яс ажилд ороод явчвал нэг би Австралич ер нь айгүй тийм юм штэ. Хүнийг бас л тавгуутуул чадж байгаа байхгүй 7 хоногор хамаг юм болж байгаа болохоор 7 хоног амжилтгүй байхад ер нь бол айгүй хэцүү болчихдаг. Тэгээ азар нэг тийм emergency fund ч юм уу те ингээд ажилгүйдэлд өртвөл яах вэ гэдэг юм би үүсгэсэн байсан тулдаа өнөөдөр нэг амьсгаа авахтайгаа байна. Гэхдээ гисэн ч гэсэндээ ингээд нэг банкнаас ингээд мөнгө гарч явах болгонд ингээд нэг л дуусаад байгаа юм шиг. Орж ирэхгүйг нь мэдж байгаа болохоор ингээд limited гэдгийг мэдээд ингээд тэр нь ингээд амар хэцүү болгоод те. Яа тэгээ амар их юм байна гэхгүй юу бүр ингээд тайван байж чадахгүй юусэн. Тэгээ би одоо юу яагаад хичээлээ яг хийж байгаа. Гэхдээ сая өнгөрсөн 7 хоногт би юу ч хийгээгүй заяа. Яг нэг тийм depressed гэхэд яг ингээд depressed биш юм уу мэдэхгүй байна. Тэрийг яг тодорхойлж оншилж машилмааргүй л юм л та.
Би надад чи юу гэдэг юм бэ? Би бүр яг ингээд 7 хоног ирснээсээ хойш чинь би одоо яг oh my god. Тэ сахилгагүй гэдэг юм. Ирснээсээ би яг Монголоос ирээд 10 хонцсон байна. Өнөөдөр ингээд яг 10 дахь хоног. Тэгээд тэгсэн чинь ирсэн цагаас хойш би бүр ингээд бараг гэрээсээ гарч мараагүй чих шиг. Тэгээд бүр ингээд бид тэ наадах чи яг юу гэдэг юм мэдээд наа. За юу яа. Наа чин ADHD paralysis. ADHD paralysis гэж чи хаагаад үзтээ. Яа хажууд ирсэн ингээд амар ус мацаар яриад иймэрхүү юм триггер толох гэдэг байгаа гэхгүй. Болоо юм чинь гэж үгүй. За намайг ойлгохгүй гоё юм да ч гэж. За би ADHD paralysis чам тайлбарлаад өгье заяа. За ADHD гэдэг нөгөө нэг ийм симптомтой хүмүүс ингээ бүх юмнаас overwhelmed болоод эсвэл ингээд хажууд нь өөрсдөнд нь тохиолдож байгаа бүх зүйлд ингээд сэтгэл нь ингээд төвшөө заяа. Тэгээд тэр нь тэгээд ингээд энэ очрлын утсан солцсон уу? Одоо зүгээр нөө. Байна уу? Байна. Бэн. Сонсож байна уу? Аха. За би voice isolation дээр тавьцаа. За одоо чивчвэг аягүй гоё. За дахиад үргэлжлүүлээд ярья. За. Юу эдээштэй хүмүүс ингээд амар олон юм зэрэг болоод тахаар ингээд тэрэндээ амар их сэтгэл нь ингээд тайван байж чадахгүй төгшөөд. Тэгээд тэр нь ингээд өөрт нь аффект хийлээд байгаа. Гэхдээ яг жинхэнэ парализис нь яг юу болдог вэ гэхээр нэг юм хийж чадахгүй тэрэндээ гацах мэдрэмжгүй юу? Тэгээд 3 ангилдаг гинэ. Сэтгэл санааны буюу mental paralysis, эсвэл task paralysis нөгөө яг таска яг дуусгаж чадахгүй гацах. Эсвэл choice paralysis гинэ. Тэгэхээр сонголт хийж чадахгүй байх. Гацалцаа юу. Тэгээд яг энэ нь яг яаж ингэж илэрдэг вэ гэхээр миний одоо өдөр тутамд яаж юу болдог вэ гэхээр заримдаа ингээд амар easy юмуд байдаг шүү дээ. Ингээд хийхэд ерөөсөө ердөө л 3 одоо ингээд нэг 3 минут шаардах юм даа заяа. Жишээлбэл хөндлөө мэйл хийчих. Эсвэл нэг юм хайгаад хүмүүс рүү явуулах. Эсвэл гялс одоо дэлгүүр рүү явах тийм ч юм уу. Эсвэл гялс усанд орчоод гарах. Ингээ хурдан яа ингээд гэсэн юмудаа хийж чадахгүй. Тэгээ тэр нь ингээд нөгөө нэг цаг ойртох тусам чи амжихгүй болохоо ингээд мэдээд байгаа мөртлөө ингээд зовоо твтэд иддэг тийм мэдрэмж байдаг байхгүй юу? Тэгэд ингээд хэвтээд ах юм бол угаасаа юм цаг хугацаа уршлаад ингээд ямар хойшлж авах вэ штэ. Тэрийг мэдж байгаа болохоор ингээд секунд бүрээр ингээд цаг явж байгаа ч гэсэндээ яг хийгч бодсон юмнуудаа хийж чадахгүй ингээд яагаад би нэг удаа тэгж байгаа уйлжсэн заяа. Яа. Би ингээд гатцсан тэгээд би ингээд зүгээр босоол хийчихсэн штэ ингээд ерөөсөө тийм хэцүү юм биш те. Ингээд гэдэг ингээд өөрийгөө нэг ингээд аргаж байгаа байхгүй ингээд нэг босоо зүгээр ингээд л яатчвал болоо штэ. Тархин дотор ингээд бүр амар их юм бодогдоод байгаа мөртлөө яг ингээд гаднаас хүн намайг ингээд харах юм бол зүгээр орон дээр ингээд хөвтөж байгаа байхгүй уцаа оролцсон. Харин тий. Тэрийг зогсоож чадахгүй. Яа илээдэггүй. Тэгээд зарим хүнд тэр юм одоо иймэрхүү үлийг харах юм бол ингээд залхуураа төвчээд байна л гэж харна л та. Тэгээд би бол залхуу гэдгийг бол үгүйсэхгүй. Гэхдээ тэгээд зарим тохиолдолд тэр нь яг залхуугаас болоод байгаа юм уу? Яг тархинд яг юу болоод байгаа мэдэхгүй нэг тийм өөрөө ч ойлгохгүй. Тэгээ мэдэрсэн байж шүү дээ. Яа яг хэлээдэггүй. Би одоос яг ингээд бараг ингээд юу ингээд санаа зовж байгаа байхгүй юу? Эргэн тойрны хүмүүсээс ч юм уу ингээд холбоотой байгаа хүмүүсээсээ. Гэтэ яг намайг ойлгож байгаа юм л да. Намайг аз болж намайг амар ойлгодог хүмүүс намайг хуриалдаг.
Тийм болохоор ч тэр юм уу. Гэхдээ ингээд би өөрөө ингээд стил санаа зовоостай. Айгуу санаа. Намайг одоо юу ч хийхгүй гэвчээж өстой нэр ингээд юу ч хийхгүй л хэвтээд байна гэдэг чи бодож байгаа болоо тэгэл. Тэгээ бас ингээд амар тийм restless. Гэхдээ яах вэ? Тэгэл нэг 7 хоног ингээд ажилгүй байх нь ойлгомжтой шүү дээ. Ажил хайж байгаа хүн. Тэгэл тэнгуут ингээд 7 хоногт ингээд нэг өдөрч тайван байхгүй ингээл тэгсэн хэрнээ амар ингээд ажиллаагаад байгаа мөн хөлтөр үгүй. Тэгэл нэг хэдэн газар л apply хийсэн л дээ. Тэгээ fear of rejection бол байгаа. Угаасаа. Гэтэ би одоо бүр сүултээ юу ч байсан гэсэн. ADHD яг тийм fear of rejection гэдэг амар энэ шүү дээ. Харин тийм яг I think you have ADHD ингээд ядаргаатай заасан. Харин би ADHD-тэйш магадгүй ер нь гэхдээ ингээд нэг Instagram дээр ADHD-гийн шинж тэмдгүүд энэ төр гэл гарч ирээд байдаг штэ. Надад ер нь амар ихэнх нь таардаг. Ихэнх нь гэтээ зарим нь бол таардгүй. Тэгэхээр өөр нэг төрөл мөрлөл л өгдөг шүү. Тийм. Хүмүүсийн онцлог байдаг хаа. Харин тийм. Тэгэл жоохон параноид штэ би ч тэгээ сайхан. Хоёлаа ер нь тэгээд яг энэгээрээ нийлцсэн болоо гэж бас бодогдсон штэ. Яг нэг sad тий. Зөвлөг mental issue-гээрээ холбогдсон байдаг нас. Тэгээд харин яг тэгээд байгаа. Тэгээд би ч одоо яг л нэрээ 7 хоног бүр юу ч хийхгүй заяа. Гэрээсээ ч гарахгүй, гармааргүй санагдал. Тэг яг саяны чиний хэлдэг шиг одоо ингээд би за нэг өдөр гэдэг хүчээр өөрийгөө гаргая гэд. Тэгээ найзтайгаа 6 цагаас уулзаж өглөө 6:30-аас уулзаж өглөө ярьцсан. Тэгээ тэгснээ ингээд би бүр ингээд өмнөх оройноос нь эхлээд стресстэй байгаа байхгүй юу. Яах гэж маргааш уулзъя гэж хэллээ гэд. Тэгээ маргааш өглөө нь болол ёо яаж орой уулзнаа гэл бүр ингээд амар ингээд зүгээр л гараад найзтайгаа орой ол итгэж байгаа штэ. Тэгэл болоо. Би бас тэгдэж штэ. Тэгэл болоо. Тэгэд нэх амар би тэр хүнийг хөгжөөж мөгжөөх гээд ингээд зовж маваад ингэн тэгэн трейнд болно гэсэндээ биш. Тэгээ ямар ч тийм threat байхгүй яг ингээд бодоод үзэхэр тэгсэн хэрнээл би бүр ингээд амар халшраал гарахаас залхуу өрөөл. Тэгэл хэцүү болоод тэгээ тэгсээр гарсан л да. Тэгсэн чинь нөгөө нэг сэтгэл санаа нь хүсэхгүй байсан болохоор тэр юм уу биеийн дагаад юу яасан нөө тэгж реакт үзүүлсэн нөө би эргээ тэр шөндөө халуурсан. Даарад бахан даарцсан шүү гамаа. Ер нь нэг тийм айдс хүүц. Ихтэй л байгаа да. Айдс хүүц. Гэтэ яг тэр мэдрэмжсэн шүү дээ ингээ хүнтэй уулзъя гэж бодсочод уулзахаа болж байгаа тэр мэдрэмж чинь Монголд яг өөрөөс нь өсөл ялгаагүй байсан уу? Бас нэрэ тэр талаас нь харуул өөр юм байна те. Би юу яасан? Яа найзуудтайгаа уулзах бол Монголд obligation юм шиг санагдсан гэх юм уу? Үүрэг гэх юм уу? Ирснийх уулзах ёстой. Яаж ч би хэцүү байсан гэсэн. Яаж иж жаад уулзчээ? Би яваад өгөх юм чинь өвдөөд ингэж байж хаар ч юм уу? Ямааргүй санагдаж ингэж байж яснаас яаж иж жаад өөрийгөө хүчлээд уулзчээ гэдэг юмар сэтгэхүйтэй байсан л та. Тэгэхээр бас арай өөр юм болов. А тэнгууд эндээс бас нэг тийм ингэж ургасан ингээд нэг жижиг сажиг ингээд anxiety-нууд байна л та. Би ч одоо бас ганц бий болоод хэсэг хугацаа өнгөрсөн байна. Одоо ч ер нь бол хагас жил бол айц хэдийн өнгөрцөө. Тэгээд хагас жил болсон би чи 2 сар гэсэн юм. Ер нь бол 7 сар 7-8 сар болсон байна. Тэгэл уг нь ингээд болцсон дайггүй ингээд хугацаа өнгөрцөн юм шиг боловч ингээд нэг тийм стил айдсан байгаа л тий. Яг ингээд шинэ харилцаа үүсгэж мүсгэх гэхлээр ингээд ер нь айдас гэхээсээ илүү санаа зовн сэтгэл зовлонтой тий. Anxiety үүсэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг бас яг яаж ингээд өөрөө мэдээд байгаа яг ингээд чи ингээд зур худлаа ингээд паниктаад байна амар их юм бодоод байна гэд ингээд өөртөө хэлээд байгаа хэрнээ бас нөгөө талаас нь те үгүй бас тэгж болохгүй гэл амар ядаргаад. Харин яг ингэдэг байхгүй юу? Одоо би ингээд яг тэр нөгөө
хэдэн сарын өмнөх миний сэтгэл зүг амар хэцүү байсан үе дээрээ би өөрөө одоо байгаа миний бие очиод заяа. Наа чин ингээд дээрдний ингээд одоо чи ингэж байгаа ч гэсэн тий одоо би одоо яг амар дажгүй байгаа баггүй юу? Эсвэл санааны тэр байдалд очноо гэд ингээ хэлсэн ч миний тэр байдал итгэх хэрэггүй байсан байхгүй юу? Тэрийг ойлгоод одоо гайгүй болохыг мэдчихэж байгаа ч гэсэндээ миний дотор ингээд амар олон бодол өдр орж ирэл тий. Ерөөсө тайван байж чадахгүй бүх юм санаа зовоол ингээ өдөр хоног ингээд маргааш ингээд одоо мэдгүй ашаасаа хаалагдаад яна ингээд одоо мөнгө төлж чадахгүй хичхүүдэд гэсэн нэг тийм миний тархийг амар хэцүү болгож байсан юмнууд ингээд байсан. Тэгээд ямар ч хүн ирээд ингээд зүгээр болно гэжсэн ч миний сэтгэл санаа тайвшрахгүй байсан үе байсан хгүй. Тэгэхээр ингээд одоо чийл одоо байгаа мэдрэмж одоо ингээд дотор ингээд яаж байгаа энэ юмыг өөрийнхөө хэмжээнд ингээд ойлгоод тэрнтэйгээ дийл хийхгүй бол ямар ч хүн ирээд миний бие хүртэл ирээд те чиний яг юу мэдэрч байгааг ойлгож байна. Одоо тэр чин зүгээр болоо. Одоо ингээд зүгээр болчих гэвэл хинт зүгээр болж чадахгүй штэ. Харин тийм. Тэгэхээр тэгэл яг юу л ахaltaа. Одоо яг бодох хэрэгтэй юм зүгээр л өөрөө ягаад тийм мэдрэмж мэдрээд байгаагаа юм. Өөртөөгөө л айгуу сайн ажиллаад заавал бус хүмүүсээр ингээд нэг юу мэдэрч байгаа хэлүүлэхээс биш те. Тий. Өмнө нь одоо ингээд болсон дурсамж бүх юмнууд дээрээ жоохон ингээд рефлект хийж бодох заяа. Тэгээд би чи ингэжсэн да, тэгдэг байсан да. Би чи өмнө ямар байлаа, ингээр одоо ингэх юм болов гэ. Дотроо ингээд нэг асуултаа нэгээр нь жоохон хариулаад тэгээд нэг чамд нэг юм жоохон хэмжээгээр нэг даанда зангицсан байна да гэдэг мэдрэмж орж ирээ тэгээд тайвшрах байхаа. Тэрнээшгүй бас ингээл хүмүүстэй ярилцаал хичнээн өөрийгөө дэлгээл харуулалдсан яг чиний яг юу 100% мэдэрч байгааг бас бусд хүмүүс ч сайн ойлгохгүй. Зах цухаас нь өөрсдөө ойлгож чадах хэмжээгээр л ойлгоо штэ. Тэгэл бас ингэж мэдэрдэг. Гэтэл хүмүүс relate хийж байгаа хүмүүс бас байгаа байх. Яг хэдийн мэдэрч байхын зовлон л тий. Тий. Хүн байхын л зовлон юм шиг. Одоо хүн болгон яг тийм замаар хальт яваад буцаад гайгүй болоод дахиад нэг тийм замаар яваад буцаа гайгүй болоод тэгээд ингээд дэшээ доошоо байн явж идэг баха. Харин тийм ээ. Тэгээ бас яг тэр одоо юу яагаад coping mechanism гэж байна л да нөгөө нэг энтэйгээ нүүр тулах, давн туулах арга хэрэгсүүлөөрүүд гэх юм уу? Anxiety aids санаа зовнилтойгоо. Тэгээд тэрэндээ ингээд тэгэл зүгээр ингээд хальт search-ийг л харангуут journaling хий гэж байгаа байхгүй юу? Би яг мэдэрч байгаа юмудаа бичээд тэнгуут нөгөө хойлон хан хэрэгэлтэй нэг app байдаг шүү дээ. Юун дээр notes дээрээ бичдэг шиг биччихдэг. Тэр ер нь амар дайжгүй. Reflectly. Тий, reflectly. Тэрэн дээр ер нь айгу хэцүү үедээ ер нь л биччихэд байдаг. Гэхдээ эндээ нэг энд дурсны. Reflectly-г баг replace хийхээр Apple-ийн өөрийнх нь аппликейшн гараад ирсэн байл шүү дээ. Юу яа? Юу лээ? Зааж би гял солоодох юм. Тэр яг адилхан ингээд над дээр байнга notification гарч ирээд намайг ингээд бич гэлээдэг. Тэгээд миний явж байгаа газар маа зөвхөн journaling гэдэг аль боо. Болохоор journaling тий. Надаас гараад ирсэн л байгаа л та. Journal юм байна. Тэгээд ингээд зураг муураг одоо сонссон одоо жишээл подкаст дээр нөгөө Apple podcast-аар сонсон шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр юу гэж бодсон асууж масуугаад ингээд гараад ирдэг. Шууд автоматар. Тэгээл заримдаа ингээд бас нөгөө нэг юу болгоод ирдэг. Одоо ингээд асуулт тавиал амар юм бодож хариулах хэрэгтэй тийм асуултнууд. Тэгээд энийг ингээд оруулах юм бол дараа нь ингээд нөгөө нэг тэрийг буцаад тэр үед тэгж бодож байсан юм байна штэ гэж өөр тэр рефлект хийх хэрэгтэй зүгээр юм лээ. Харин тий яг тэрэндээ аахгүй. Тий. Би бас яг тэгэд юу яагаад нэг 7 хоног тэр юу ч хийхгүй байх хугацаанд бас тэгэл өнгөрсөн биччихсэн юм хумаа ингээл харж марж байгаа байхгүй юу. Өмнө нь биччихсэн notes ч юм уу тий. Тэг ингээ харсан чинь би яг 2 жилийн өмнө
бас яг ийм байдалд орж ирсэн юм бэлээ. Яг ажилгүй. Монгол явчаад ирсэн чинь ажилгүй болцсон. Тэгээд бүр яг яана ажил олдохгүй бол яана гэдэг тийм юутай бүр ингээл байнгын тийм байснаа ингээ илт тэр юун дээрээс мэдэгдэж байгаа байхгүй юу? Яг галзуу үн шиг юм бичсэн тий. Тэгээд тэр үеийг одоо өнөөдөр ингээ хараад яна галзуурсан юм шиг биччихсэн байна да гэж бодож байгаа юм чинь одоо бас яг ингээд тэр үеийг даваад гарсан шигэ энэ үеийг ч гэсэндээ даваад гарандаа гэж бодогдсон гэх юм уу. Би бараг бүтэн сар тэгэл ажилгүй бараг сар гараа 2 сар шахуу тэгэж ажил төрөл болохгүй явсан юм байлээ. Тэгээд одоо бас тэгэл тийм юм болох юм бах та гэхгүй. Яа ажилгүй ах амар хэцүү байна ер нь тэгтээ. Нөө Тэг яг тэр чиний нөгөө нэг хийж чад одоо нөгөө нэг контролд чадахгүй юм шиг санагдаж байгаа бах тий. Одоо ингээ ажил хайж байгаа байхгүй юу? Яг ингээд ажлын анкетууд ингээ бөглөөд үзэнгүүт би ер нь чаддаг юм надад байдаггүй юм байна штэ гэж бодогдоод. Амар готрон хөдөлтөнөөс тий. Гэхдээ яг ингээд qualified team certificate энэ төр байхгүй байхгүй надаа яг би юм юмдаа амар сайн гэдэг юм байхгүй. Нэг бүгдэнд нь дундаж байгаа даа байхгүй. Тэнгүү тэр чинь айгу балаа юм байна штэ. Одоо яраа үгүй нэг тэгээд би ингээд чамайг таслах гад. Нөө тасал. Айё чи юм чадахгүй та биш аахгүй юу? Чи зүгээр хитрхи бодтоор ингээд бүх юмыг логикээр харах гэж хичээгээд байгаа даа л аахгүй юу? Ажлын одоо юун позишнд хинч бүх юмыг чаддаг байсан бол тэр хүн тэр ажлын байрнаас илүү ажлыг хайна сте. Бүх юм мэддэм чинь. Тэгэхээр ингээд хүн угаасаа өөрийнхөө харж байгаа тэр нэг өөрийгөө ингэж харж одоо би иймэрхүү хүн дээ гэдгээ яг хөө мэдэх нь тодорхой хэмжээнд зөв боловч яг юм ажил хайх маяг юм дээр хүн өөрийгөө бодсноосоо илүү хүн гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Одоо чи юмыг дунджаар хийдэгтэй биш. Хүн ямар ч ажлыг заавал их сургууль сурахгүйгээр хийж болдог л байхгүй юу? Зарим яг 10% та заяа 90% та болж чадна. Яг тэр 10% нь яг тийм мэргэжлийн спорт ч юм уу те. Заавал их сургууль тийм мэргэжлийн курс дээр явж иж сурдаг тиймнүүд байдаг боловч яг ажил дээр ингээд гараад чи яг ингээд тренингээ аваад ингээ хэмээн чадахгүй хүн гэж угаасаа байхгүй бүгд чадна. Гол нь ингээд нөгөө хүний нөгөө тархинд одоо би яг ямар хүн бэ гэдгийг ингээд өөрийгөө дандаа дундаас доогуур ингэж үнэлэхэр чинь бус хүмүүстэй цаанаасаа өрсөлдмөр санагдахгүй нөгөө нэг хүмүүсийн өрсөлдөө ингэж нөгөө харж байгаа тийм талбарт лизэний хойно явж байгаа юм шиг санагтаад байгаа байхгүй юу? Яг тархиа тийм үед яг юм ментали аюулсан өөрийгөө хөгжүүлсэн одоо өөрийгөө яг хинбэ гэдгийг мэддэг те. Би угаасаа ийм юм дээр юм уу. Гэхдээ би энэ дээр одоо ингээд ажиллаж байгаа, би ингэж байгаа, тэгж байгаа гэд ингээд бодоод ингээд өөрийгөө аюул сайн мэддэг тийм үү. Өөртөө ихтэй хүмүүс яг ингээд нэг тийм юу бол дайчин мэдэн штэ. Ингээд юмыг ус чадчихна, ингэ чин сурчин гэдэг нэг тийм. Тэгмүүд би ингээд бас яг чам ойлгочлаа л да ингээд сэтгэл санаа амар унтсан байгаа үед тэгж чадчих ингэж байгаа ийм мэдрэмж авцсан хүмүүст би амар хатаахдаг гэсэн байхгүй. Яг ингээд унтсан байгаа үед чинь мяарцсан байгаа шүү дээ ментали. Тэгээд мяараагүй байгаа хүмүүсийг хараад ингээд жихэн нэг хоёулахны түрүү өмнө явчихсан NV те тэр мэдрэмж бүр ингээд яа би ингээд жоохон ингээд нэг юм хөвчрөх ингэчихгүй би явтаа гэл ингээд тэг ингээд хамгийн гол нь нэг хүн болгоны одоо нэг юм амьдралдаа хүсэж байгаа юм болгон ч ингээд тус тустай амар өөр штэ. Нэг хүн одоо жишээлбэл насаараа ингээд яг одоо ресторан дээр ажиллаулаад өөрөө тоогоочоо игээд зөөгчөө игээд ингээд явах нь мөрөөдөл нэж болно штэ. Эсвэл өөр нэг хүн ингээд одоо тэр ийм ресторануудыг бүгдээрингийн менежер хийгээд орлого одоо юу муу гэн ингэж нэг тооцдог хүн болохыг хүсдэг хүн ч байж бас магадгүй. Тэгээ энэ хоёрын хооронд ингээд нэг хүн одоо тэр тоогооч могооч зөөгчийн ажиглалтай болгож байгаа тэр хүн
тэр нөгөө дээр нь тэр хүнийг байна гэж бодож тэр хүний зам идэв гоё юм байна да. Минийх ингээд айгу жижиг юм байна да гэж бодох тэр мэдрэмж хүн болгонд яг тодорхой хэмжээ байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт яг ингээд өөрийнхөө л одоо яг юу хүсэж байгаа, яаж байгаа тэр бүх зүйлүүдээ хүн өөрөө бас ингээд тодорхойлох хэрэгтэй байна. Тэжиж нөгөө өөртөө ихтэй болно гэсэн үг. Харин тийм. Одоо харин тийм ээ гэхгүй. Энэ болгоныг мэдээд байгаа юм яг ийм үед ингээд хэрэгжүүлж чаддгүй. Ингээд яг хаанаас эхлэхээ мэдэхгүй. Мэдж байгаа. Гэхдээ эхэлж чадахгүй, ерөөс ингээд үйлдэл хийж чадахгүй. Тэг яг энийг ингээд ярангуут ингээд зарим нь болохоор зэрэг ингээд ойлгож магадгүй. Хаанаас эхлэхээ мэдж байгаа. Гэхдээ ингээд хийж чадахгүй нэ тэрийг аль ингээд баахан шалтгаан хэлээд байгаа юм шиг сонсогдож байгаа ах. Яг үндэ. Тэнгүүт одоо зарим нь бол яг ойлгоодтэй яг энийг туулаад явж л байсан бол санаад нэрээ тэгэхэр хэцүү шүү гэж бодож магадгүй. Одоо тэнгүүт мэдгүй хүмүүст нь нэг шалтгаан хэлээл зүгээр ингээд зүгээр шалтгаан хэлээл зүгээр суугаад байгаа юм шиг л санагддээ юм шиг байгаа. Одоо ялангуяа аав ээж нарын үеийнхэн гэх юм уу? Манай аавч хоёр тгээгүй л дээ. Ер нь тэх юм шиг санагдаж манагтаад би тэгэл ургуулж бодоод тэгчээнэ гэж. За наач бол overthinking юу шүү. Тэр хүн тэгэж хэлээгүй байхад тэгэж бодож байгаа даа гэж бодож байгаа юм бас. Чиний тархинд ингээд илүү бодол орж ирээд байгаагийн бас нэг шинж тэмдэг байгаа байхгүй. Үгүй ээ, сая Монголд очиод бөөн жажмент авчаад өрөөд ирсэн хүн ч одоо тийм л юм өглөө шүү дээ. Тэгээд тэгэл одоо ингээл яаж энийгээ давд болохоо гэл ингээ хайнгуут ингээл амар ингээд easy юмуд бичсэн байгаа даахгүй юу. Тэгэл за яг би notes дээр жоох юм бичиж үзлээ. Тэгээ за одоо ингээ найзтайгаа ярина гэж юм. За ярьж гин. Терапи бол амааргүй байна. Залхуу өрөөд байна. Хайр мөнгө чигшиг тэр чинь мөнгөтэй үнэ юм байсан бэлээ. Тэгээд бас өчтөр орой бясалгал хийх гэж үзлээ. Ерөөсөө төвлөрөхгүй. Тэгэл гүнзгий амьсгал авч маавал тэгээд амьсгалын дасгал хобби йога битгүй тиймэрхүү юмнууд хийн гэхлээр бүр залхуу өрөөд байгаа юм чи одоо би яах юм. Яа. Та Panorama podcast-ийг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Тэгээд хальт юу л л да нэг амьсгалын дасгал гэснээс миний нэг хальт уншижсэн ном саанд орсон байхгүй юу. Тэгээ би амар өсрөөд байна уу? Үгүй амар гоё юм. За яах вэ? Яг юм чиний ингэж бодож байгаа тэрэн дээр рефлект хийж ярьж байгаа чинь хүмүүст амар яг би бас ингэж боддог даа гэж боддог хаа. Би бол яг тэгээд л бодож байна. Ингээд нэг юм бодонгууд нэг юм ярингууд нэг юм бодогдож байгаа. Гэтэ яг би нэг угаасаа тэгтээ хальт ярил гэж бодчихсон л тайл дээрээс хойш яг ингээд подкастны хаяг хаана оруулж ирвэл зүгээр юм бол гэд бодоод явддаг байсан. Амьсгалын талаар нэг ном сонссон байхгүй юу? Амьсгалахтай холбоотойгоор гэх юм уу? Яг зөв амьсгалах. Тэгээд яг амар одоо нарийн ширээнүүдийн одоо нэг сайн санахгүй байна л да. Гэтэ тэндээс бүр яг одоо яг бодолд үлдсэн байгаа нь болохоор зэрэг хүн баруун зүүн хамарны нүхээрээ өөр зорилготойгоор амьсгалдаг гинэ. Чи тэрийг мэдчихсэн үү? Ноо. За, яасан гинэ? Өстө сонсож байгаа юм байна. Одоо тэр нь ямар учиртай вэ гэхээр би яг specifically яг зүүн нь тийм, баруун нь тийм гэж санахгүй байна. Гэтэ нэг нь болохоор зэрэг цусны хэрэгэлтийг жоохон тайвшруулж, удаашруулж, сэтгэл санааг тайвшруулах зорилготой байдаг. А нөгөөх нь хурцсах зорилготой. Эрчимжүүлэх зорилготой байдаг гинэ. Тэг ингээд энэ хоёр хамтдаа зэрэг ингээд амьсгалж иж хүн ер нь бол ингээд ментали ирүүл байх юм байна л та. Сэтгэл санааны хувьд бас тайван. Тэг тийм учраас гүнзгий амьсгаа аав гэд тэгдэм байна. Тэгэд тэрийг яаж нөгөө нэг юу яасан бэ гэсэн чинь яаж баталсан бэ гэдгсэн чинь тийм галзуугийн эмнэлэгт байгаа хүмүүсийг ингээд
шинжилсэн юм байна л да. Тэгсэн чинь нэг хүн ингээд яг тэр нөгөө нэг хурцсагдаг хамарны нөхөрөл ингэж амьсгалаад нөгөө тайвшруултгаар нь ингээд амьсгалж чаддаггүй хүн байсан гэд. Тэгээд ингээд галзуурсан юм шиг болсон. Тэгснээ тэр нөгөө хамраар нь хоёр хамраар нь хоёулангаар нь амьсгалуулж сурсан чинь ингээд хамаагүй ингээд сэтгэл санааны байдал нь арай нэг дээрдээ тайвшраад галзуурах нь арай бага мага болсон. Бэн. Тэр тэгтээ ингээд бодогдоод байдаг тоххой надад заримдаа. Тэнгүүт яг ингээд хоёр хамраараа амьсгалах нь айгүй чухал та гэж бодоод. Өөр л random fact. Нэ. Ер нь бодоод явж байхад илүүдэхгүй юм байна. За одоо ер нь орд юу гэж ажиллаас гадна. Яг ажиллаас гадна бол зүгээр өдөр тутам хийдэг юмнуудаа л ер нь хийж лаа. Тэгэл нэг амар гадуур орж гарах тийм хүсэл бас төрөхгүй байгаа. Монголд байхад чинь бүр хөлнөхийн орсон юм шиг л дээ. Орой олонгууд л найзууд руу юу хийж байгаа яаж байгаа. Орой яхаа гэлээ. Эсвэл маргааш нөгөөдөр юу ирэхэд хөлөлж боловлоо гэж боддог гэсэн аахгүй. Одоо болохоор яг цагийн ажиллаа эдэр хийгээл одоо төлөвлөгөөгөр бол Монгол руу баг явъя да гэсэн төлөвлөгөөтэй би нэг ажлын оффер авсан. Тэгээд тэр оффероо ерөнхийдөө автим уу гэж бодож байгаа. Тэгээд айгу удаан ер нь бодож байгаад за ер нь тийчээ сэтгэл ингээд зүглээд байгаа болохоор заавал өөрийгөө хүчлээл ингээд энэ газар байх гадах бас хэрэг байхгүй маань. Угаасаа хүсэж байгаа юм л хийх ёстой шүү дээ. Тэгжиж л угаасаа. Гэтэ яг бүх зүйл дээр шүү дээ. Тэгтээ энэ удаагийн юм дээр бол яг сэтгэлээ ерөнхийдөө дагаад Монгол руу очиж бодож чинь тэгээд тэр ажиллаа бас хийгээд ерөнхийдөө буцаад найзууд одоо нохоо очиж одоо харна гэхээс бүр ингээд сэтгэл бас хөдөөд байгаа болохоор тэрэндээ зориулж тарих маань ингээд за одоо эндээс ширээ нүүх юм бол өөрийнхөө бүх юмнуудыг бас Монгол руу ачаагаар авч явахад үгүйс айгүй хүнд болох учраас газрын ачаагаар явуулах юм байна гэсэн нэг тийм төлөвлөгөө толгоонд орж ирж байгаа зам гаргал юм бол ер нь буцах төлөвлөгөө гаргаал те. Миний угаасаа нэг тийм тарих ингээд нэг яд юм аа нэг юм хийгээд ингээд бодцохоор тэр юм аа ингээд яаж хийх үү гэсэн нэг тийм solution одоо толгонд дотор орж ирээд байгаа байхгүй юу. За одоо ингэх хэрэгтэй байна, тэгэх хэрэгтэй байна, тэрийгэ төвд ингэчих юм байна гэд. Тэгээ удаан хугацаанд ингээд одоо сар марын хугацаанд нэг бодоод яваад хахаар нэг төлөвлөгөө гарч ирдэг, тэрийгэ хийдэг. Тэгээ тийм удаан процесстэй тиймэрхүү ажил надад тохирох гээд байгаа байхгүй ингээд өдөр тутамдаа байнга яах вэ маргааш нь гинт сэтгэл санаагаар амар ундахаар тийм ажиллаад үйдэн штэ одоо мэдхгүй сток эдэр хийгээ трейдинг хийдэг хүмүүс бол өдөр хоногтой тайм унтаж чадахгүй штэ тийм ийм ажил бол надад тохирохгүй мэн гэдгийг бас олдоод байгаа байхгүй тэгээд ингээд толгоонд бол төрөл өрөөл юм боддогдоол гэтээ миний нөгөө сэтгэл санаа ер нь өмнөхөө бодвол айгүй тайван болцсон ботлохоор ямар нэгэн хэцүү бодол молоор ч юм уу за ятраад энэ бодхой боллоо гэдэг өөр юм оролдоод эхэлдэг ч юм уу нэг тийм эмийг ингээд одоо ингээд 50 байх тийм мэдрэмжээ ингээд жоохон хадгалж авах гэж амар үлдэж тий хэцүү байдал руу орох юм бол ийм мэдрэмжээ буцаагаад хадгалаад ингээд тавьчих тиймэрхүү менталитигээ жоохон бэлдэх гэж хичээж байгаа. Тархиа жоохон нэг тийм кодлох маягийн ийм байхтай гоё идэв штэ. Тэгээд stress level is maybe миний явах зам биш юм байна те. Миний хийх ёстой эсвэл зүйл биш юм байна гэж ингэж амархнаар бодоол. Тэгээд заавал ингэж чадахгүй байгаа юм болгоно чадах гээд хичээд тэгээд байгаа хүсэл төрөхгүй байгаа байхгүй. Одоо бол айгүй амархнаар ингэж амьдрмаар байгаа. Тэгээд тэрийгэл ер нь хийгээд үгүй. Одоо яг ингэж тайван л баймаар л байна л да. Гэтэ би бас яг сүүлийн үед яг сайн Монгол явж ирснээсээ хойш бодогдож байгаа юм. Яг энэ ч нэ тэгээд
яг өмнөх подкастын анги дээр ярьсан шиг хичээж үзнэ, мэрэгчлэрээ ажил олох гэж үзнэ. Тэгэл чадхаасаа чадахгүй хүртэл явна. Харин тэгтээ энд бол яг өөрт бол байхгүй гэдгээ айгу мэдээд байгаа. Тийм болохоор тэр юм уу ер нь нэг тийм буцвал яах вүлээ гэдэг бодлоо бас амар их орж ирэл. Очоод ер нь яах юм бол гэл очоод яг Монголд бол тэгэл яаж хийж байгаа л амьдрчдээ юм шиг санагдаад байдаг шүү дээ. Одоо ч түрээс мөрөөс гээд ахгүй бүр болохгүй л гэж ав дээр очоод амьдрчихна гэж. Яд ч санаа зовох юм арай бага юм болоо гэж бодогдоод идэв. Тэгээ яг ийм одоо эсгэл санаа амар тийм докторгүй байгаад ах үе дээрээ бас би боддог хгүй. Одоо ингээл нөгөө нэг ийм бокс UFC дасгал хөдөлгөөн. Тэр ингээд нэг ийм амар тийм UFC юм зодонтой MMA мөн тэгээд тиймэрхүү одоо ингээл одоо зөвхөн энэ ч биш иймэрхүү одоо бүх зөвч юм уу те ямар нэгэн тийм спортоор хичээлдэг хүмүүсийн менталити айгу сайн энэ тал дээр айгу хөгжсөн байдаг бах та гэж би боддог байхгүй. Ингээл одоо амар том одоо ингээд тэнцэн тий одоо төгөлдрөөр тоглолтог хүн ч вэ нүү ямар ч хүмүүс байсан нэг юм тэнцэнд орохын өмнөх шүн мэдээч ингээд 50 байж чадахгүй байх үе гарна штэ. Гэтэ ингээд тэрийгээ ингээд нөгөө нэг 50 байх тийм арга ямар нэгэн зүйлүүдийг сураад тархиа ингээд нөгөө айгуу тийм төвчээртэй 50 тавшруулах тийм олон янзын арга гэдэр сурцсан тиймэрхүү хүмүүсийг тамирчин гэж хэлт юм байна гэж би ойлгоод байдаг байхгүй. Тэгжээч нөгөө нэг тархиар айгу хүчрэх биш одоо ингээл хүмүүстэй одоо жишээлбэл тийм UFC дээр золддог тийм юм байх юм бол хичнээн хожигдж явж байгаа ч гэсэндээ гинт орж ирээд тархин ингээ ажиллаад илүү буцаагаад нөгөө хүн ялах боломжтой шүү дээ. Тэгэхээр ингээд тэр ингээд юу ийм тархины одоо ингээл хожигдож явж исэн ч гэсэндээ ялтна гэдэг нэг тийм 50 одоо өөрийгөө тийм юм чадна гэсэн тэр мэдрэмжийг авчиж байгаа нь бас нөгөө тархиа сайн хөгжүүлсний тэр нөгөө шин тэмдэг юм уу гэж боддог байхгүй би. Тэгэхээр одоо яг биднэрт яг тиймэрхүү зүйл амар хэрэгтэй байгаа юм шиг санагдаад байдیں۔ Яг ямар ч одоо юм болсон ингээд нөгөө нар нөгөө манддгаараа сар гарна золбоо. Тэ сар марн оройдоо гараад юу дайман Монголд одоо ингэ болоод ингээгүй Англид эсвэл болоод эсвэл Австрал тийм болоод ингээгүй. Тийм болохоор ингээд юм болдгороо л угаасаа болж байгаа гэдэг тэр югаар ингээд эмийг ингээд арай нэг юм зөөлнөр хүлээж авч альва зүйл дээр ингээд тэгж аим сэтгэлээр унаад ингээд ахгүйгээр нэг тийм 50 бас ингээд нас яваад ирэхээр хүмүүс бас тиймэрхүү одоо ингээд огцон дээшл доошлтон гайг болцсон байдаг шүү дээ. Нэг бодлоор жоохон нэг тийм maturity болоод байгаа байхгүй юу? Тэрийг бид нар одоо ингээд сурах гад явж байгаа болохоор өөртөө ч гэсэндээ эсвэл бусад хүмүүс ч гэсэндээ ингээд зөөлнөр хандаал тэгэл сэтгэл санаагаар аль болох тийм дуртай юм хийж өөрийгөө заавал тэгээ зовоож маваад ингэхгүйгээр тайван байх ёстой юм байна гэж би миний философи тийм баг. Тэгэхээр юу заавал хамгийн шилдэг нь заавал хамгийн юу нь биш тэр чин зүгээр хүмүүсийн шилдэг гэж бодож байгаа тархинд л байгаа даа шүү дээ. Тэр хүний хувьд бусад хүмүүсийн юмд биш. Тэгэхээр ингээл өөрийнхөө хийж чадах зүйлсүүдээ хийгээд тэндээсээ кайф өдр аваад багаар урагшлаад явж байгаа. Би тэгээд бас юу асуу. Өөрийгөө хүчээр socialize гэдэг юм уу, нийгмийн ярилцаанд оруулалт юм уу гэж өөрийгөө хүчлээд тэгээд нөгөө нэг оюутны зөвлөлийн гишүүдтэйгээ уулзч молцд юм уу гэж бодоод тэгээд групп чат руугаа орсон чинь намайг хасцсан байлээ. Яа, би бүр хасагдсанаа ч мэдээгүй бүтэн сар явцсан заяа. Яахтай би угаасаа юмд нь очихгүй байгаа юм би чи. Ямар ч идэх байхгүй чааваас тэгээд баг миний царайг мэддэг хүмүүс нь эхнээсээ юу яаж магаад гэдэг үлээ тэтгэвртэй гарна гэдэг үлээ. Төгсөөд юунасаа гараа явчихж байгаа байхгүй. Тэнгүүд шинэ хүүхдүүд нь тэгэл мэдхгүй хүмүүсээ тэгэл
хасдж байгаа юм билгүй бодвол. Тэгээд би тий наадан дээр чи яг юм байгаа байхгүй. Нэг өөрийнхөө хүн хөтлөхгүйгээр угаасаа дуртай юм та янда ингээд нэг яан штэ ингээд хүн байнга өөрийгөө хөтлж ирцхан бол угаасаа тархиасаа ингээд ядраад эхлэн штэ. Тэгэхээр өөрийнхөө нөгөө нэг аяндаа амьдрал чинь ингээд яг чиний хүсэж байгаа замаар л явах байхгүй юу? Яг хийж байгаа чиний илүү их цагаа өнгөрүүлж байгаа зүйл илүү ингээд амьдралд чи илүү гарч ирнэ. Одоо чи яг нэг ажлыг хийх хүсээд ингээд тэрэндээ үсгэхэд тах юм бол аяндаа тэр ажил чинь яг тэр нэг хүний яг хүсэж байгаа зүйлсээр л яг амьдрал нь ингээд нэг юм байралтай очиод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд чи өөрийгөө заавал хүчилж тэр зүйлд ингээд явуулахаар ингээд угаасаа чиж хүсэхгүй нөгөө хүмүүст ч угаасаа хэрэгтэй болохгүй. Тэгээд ер нь logically эрүүл ухаанаар бодоод үзэх юм бол ямар нэг юмнаас хасагдчихлаа хөөгдчихлөө гэх тэнгуут амар гонигтай мэдрэмж ингээд нэг тийм мэдрэгдэх ёстой штэ. Би тэгсэн чинь ягаад ч юм ингээд дэлээ нэг ингээд буланд мухраас те нэг бул хар чулуу аваа хийсэн юм шиг амар хөнгөрөөд нэг гоё мэдрэмж аваад байгаа зөө. Тэгээ би бодсон юм. Үнэхээр л бүр дургуй ээж те дургууд хүчхөө гэдэг шиг өөрийгөө хүчлэл амар тэгээ би яг тэрэндээ ингээд сэтгэл зүрхээ ингээд гоё зориулж чадахгүй ингээд гоё ажлуудад нь оролцож чадахгүй байгаадаа өөрийгөө амар ингээд мяагаар мэдрээдсэн гэх юм уу. Тэгээ очоод ингээд ярэ мэрэ гэдэг тэгэхээр уусаа жоохон хүмүүстэй нэг яриа нийлэхгүй байсан гэдгийг бас ярьчихсан шүү дээ. Тэгээ тэрэндээ ингээд ягаад ч мэдгүй нэг бас нэг жоохон сэтгэл уужраад тавсан. Тэрнээсээ гарцсан ч. За одоо тэр стресс хийхгүй боллоо гэдэг нэг тийм. За заашгүй яа бас тэгжэл нь ядаж л би чинь бас оюутны зөвлөн гişүн яана ядаргаатай нэг юмд нь ядаж оролцохын сон гээл бодоод яваад байдаг юм шиг. Одоо бүр бодох шаардлага болсон. Бүр инээдтэй би тэгснээр бүр юу гцэн байлаа. Би тэд санал хурааж байгаа чамайг хасцсан бассан ч гэж. Санал хурааж байгаа. Яа татагаа хийсэн. Одоо энэ хүнийг хасах гэж одоо хуралцсан л юм байна. Хүн болгон дээр тэгтээ ярьсан бохоо ганцхан чам дээр шүү дээ. Хамын итгэвтэй тэрэнд байх дуртай тэнд нь ингээ амьдрал нь өрнөдөг хүмүүс чинь тэгэл ялуулах өөрсдөө хүмүүсийг авахыг хүсэл гэсэн баг. Тэгээд which is good. Би уг нь яг тийм найзуудын гүрв дээр бас гарч ирсэн. Би уг нь айгу яг дуртай юмдаа ч юм уу байхыг хүссэн газараа бол амар итгэвтэй байгаа л юм зохион байгуулалт ингээ явахтаа ер нь өөрийгөө сайн гэж боддог. Би тэгээд тийм амар итгэхгүй төрлийн хүн юусэн биш шүү дээ. Би чи юм зохион байгуулж тэгж оролцож юмны нэг хэсэг байхыг мэдрэх айгуу дуртай. Гэтэ энэ бол ерөөсөө миний зүйл биш байсан. Тэгээ би ерөөсөө ч sorry мэдрэмж авахгүй байна шүү дээ. Моханаас ерөөсөө ч тийм мэдрэмж авахгүй байна. Би яг чиний одоо яг юун дээр яг ярьсан юм дээр жишээ авч өөрийгөө бодож байгаа байхгүй юу? Миний өмнө хийжсэн нэг ажил үүдээ энэ ажлыг болохоос өмнө. Тэнгүүд ингээд тэр ажил дээр би бүр ингээд амар стресстэй байсан байхгүй юу? Учир л баг мэдэндээ тэгэл байнга нөгөө нэг менежерээ муулж ярина тэгэл тэр хүний нэг харилцааны юус таалагдахгүй. Тэгээ тэндээ угаасаа удаан хугацаанд бай гэхээр бүр зовлонтой санагдаж эхэлчихсэн байхгүй юу. Тэгэл аль болох өдөр хоног харгацаагаалцаа өнөөдөр нөгөө хүний ааш нь ямар байх уу гэдэг тааруулж ингэж яадаг те юу хүлээхээ мэдэхгүй очдөг гэсэн. Тэгээд тэндээсээ одоо гараа явцсны дараа би ингээ бодож байгаа байхгүй юу. Надад би эндээс ингээ яг юу сурсан байх гэж амар их сурсан байсан. Тэр газараасаа юу? Тэгээд тийм одоо ингээ надад айгүй хэцүү байсан үе байсан ч гэсэндээ одоо ингээ бодоход ийм хүмүүстэй би үнэхээр харахгүй байна тий. Би ингээд өмнө ингээ одоо одоо миний хийж байгаа ажил дээр байдаг хүмүүстэй би амар гоёрлцоо сойдгсан юу. Хүмүүс надад бүр амар дуртай. Тэгэл би орж ирээл ингээ хүн болгоо ингээ надтай зөв зүгээр мэдлээл тэгс чи өмнөх ажил дээр би ингээд одоо ингээ жоок мог хэлнэ штэ. Би бас амар их онгой ярьдаг төрлийн юм баггүй юу. Тэгээ бас наа мэдэн штэ. Нэттэй юм гарах юм бол тэр мэрийгээ яриад тэрнийгээ ярьж хүмүүсийн нээлгэж тэрнээсээ кайф авдаг юм баггүй юу. Тэгсэн чинь миний хуучин ажил дээр би ингээд жоок хэлсэн чинь тэр нь ингээд ерөөсөө инээдтэй болж нөгөө амар offended болж маглаад заяа. Тэр нь угаасаа тийм offended болохоор ч зөө жоок биш. Жишээлбэл
Би ингэж ирсэн байхгүй. My name is Anajin, but you can call me tonight гэсэн байхгүй би. Анаа болон түүний dad joke-нууд. It's so like миний dad joke байхгүй. Тэгээ би амар ингээл нөгөөх нь ойлгохгүй заяа. Тэгснэ sorry I'm not gay гэж. Me too Patricia. Me too. Би гэй биш л дээ. Тэгтээ ингээд ийм joke-ийг ингээ ойлгоод инээн гэдэг чинь бас нэг төрлийн нэг өөр тархины нэг юу. Гэтэ бас нэг humor таарна гэж юм байдаг баха. Таарна. Тийм. Тэгтээ тэр хүний joke-нууд нь дандаа ийм sex joke гэдэг байхгүй юу? Тэгээд which is миний ингээ нөгөө нэг ийм яг хуу sex joke ярих нь зүгээр гэхдээ яг тэр хүнтэй ярих жоохон inappropriate шил менежертэйгээ би sex joke ярмааргүй байхгүй. Тэгээд ингээд тийм common sense жоохон багтаал хүмүүс юм аа. Яг ингээд joke мө хэлэнгүүд it's not ингээд нэг тийм simple юм дээр ингээд инехгүй ингээд нэг юм serious бодоод ингээд яачдаг мөртлөө ингээд sex joke мөгөөд inappropriate joke ярихтаа өөр амар жиргалтай болчдаг. За тэр ч яах. Гэхдээ ер нь ингээд тэгдэг тэнгууд би одоо ингээд ажил дээр ингээд joke мөг хэлэнгүүд хүмүүс бүр яг татаж унах гэдэг. Тэгээд ингээд зүгээр миний байгаа presence нь нөгөө хүмүүст бас ингээд нэг тийм стресс болж очихгүй байгаа байхгүй юу? Би зүгээр байгаараа л байгаа шүү дээ. Тэр нь ингээд миний хувьд ингээд энэ юмнуудыг ингээд дүгнжиглэхэд таардаг хүмүүстэй хүн ингээд аяанда ерөөсө таарах гэж хичээх шаардлагагүйгээр таарчдаг. Тэгээд таарахгүй байх юм бол maybe чиний байх ёстой газар биш юм байна гэдэг юмыг хүн авч сурах хэрэгтэйсэн баг. Тэгээ би энийг ингээд жоохон personal хүлээж авахгүйгээр тий. Юу нэ одоо тэр. Тий. Зүгээр л хүн болгоны сонирхол яг адилхан биш. Тэгээл өөр өөрсдийн гэсэн амьдралаа ингээд явж байгаа. Тэгээ заавал бидний зам нэг чиглэл рүү явах шаардлагагүй шүү дээ. Би тэгэл таарж байгаа хүмүүстэйгээ таарад яг амьдралдаа ингээд амьдрал тий. Тэгэл явж ивэл зүгээр юм шиг санаг. Тэгээ айгу одоо ингээд янгууд бодонгууд хүн болгоноос approval бас авах шаардлагагүй байхгүй юу? Тэгэл шал чамтай ингээд зам нийлэхгүй хүнээс ингээд тэр хүний хүлээл одоо нөгөө нэг хүлээлтэнд хүрэх гэлтэй хичээгээд баах бас шаардлага байхгүй. Яг өчний хүлээлтийг ингээд одоо бус хүмүүсийн хүлээлтэнд хүрч чадчих юм бол maybe таана тохироод байгаа байхгүй. Хичээх шаардлагагүй шүү дээ. Тэгэл хичээх үедээ хичээх ч гэсэндээ цаанаасаа хүн хичээх хүсэл угаасаа төрдөө шүү дээ. Зөв хүн дээр байхаар тэр нь бас айгүй натуралаараа гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд ямар ч хүмүүссэн юу ч гэсэн зүгээр мэдрэмжээ даах тий. Яа хэлээдэггүй. Би яг ингээд ер нь бусад хүнд ч хэлэх дуртай. Тэг өөртөө ч байнга хэлж сануулахыг хүсдэг үг гэдэг байхгүй юу? Би яг тэр үгээ байнгын өөртөө хэлж ин л та. Гэхдээ яг заримдаа helps, заримдаа doesn't help те. Yan заримдаа зүгээр зас гэж бодогдоо тэрийгэ бодмоорч санагдаад. Тэрний юу гэхэлэр яг өмнө нь ч гэсэн хэлжэлсэн баг. Яг санаа зовнил дээр яг одоо яг өөрөө энийгээ туулаад явж байгаа болохоор хэрэгжүүлэхэд тийм амархан биш гэдгийг нь ойлгоод байгаа байхгүй юу? Тэгээд яг болж өгвөл энийг танах гэж хичээжүүл айгу зүгээр. Тэр нөгөө нэг ямараа нэг юмыг болчихгүй дээ гэж санаа зовчоод болсон ойн нь дахиж зовхоор хүн 2 удаа зовх гээд байгаа. Тэнгүүт тэгж яхаар зүгээр одоо зовхгүй байжгаад болсон үед нь нэг л зовхуудчтэй гэдэг үг би зүгээр л нэг өдөр инстаграмаас уншсан тийм. Тэгээ энэ үг байнга толгойд байж байгаа. Нэг амар онч мэрэгэн өгс гэдэг юмнаас л. Тий, яг тий би бас яг амар ойрхон юм уншижсэн байна нөгөө. Ямар нэгэн асуудал гарч ирлээ гэхэд угаасаа 2 сонголт байгаа. Шийдэж чадаад тэрийг нөгөө нэг асуудлын нөгөө хариултыг олох нэг арга байгаа. Хоёрт бол угаасаа чиний мэдлээс авсан юм байна гэд хаях сонголт байгаа байхгүй юу? Тэгэхээр юу аль сонголт байсан нэг
хүн чадхыгаа хийгээл явж байгаа юм шүү. Тэгэл аяанда тэгэл амьдрал нэг явчихсан. Би тэгээд нэг юм уншсан. Тэр надад бүр амар юу их юм бодогдолсон. Хүн яг нөгөө нэг өөрийнх нь trauma аль level дээр байна вэ гэхээс шалтгаалж хүмүүс team level-д таарч байгаа хүмүүстэй нийлж чаддаг гэж хэлсэн. That's crazy. За. Тэгсэн чинь надад бүр wow damn totally makes sense. Хоёулаа жишээ нь ялангуяа яг нэг ADHD-гээр холбогдсон хоёр юм шүү. Яг явж нэрэл. Яг ингээд заавал ингээд нэг юм тийм одоо жишээлбэл тийм ADHD мэрэгчдийн талаар явах санаа зовдгоо ингээд явж байгаа хүмүүстэй нийлж болно л. Гэхдээ яг тийм бонд яг хийж чадахгүй байхгүй юу? Ингээд нэг тодорхой хэмжээнд нэг ингээд мэдрэмжийг хоёулаа ойлгодог байж ингээд нэг relate хийж айгу тийм тэр чинь айгу эмзэг vulnerable level штэ тий. Яг тэр хэмжээнд нь ойлгож чадчихна гэдэг чинь тэр хүнийг чи илүү сайн мэддэг юм шиг бас санагдаж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө тэндээс сургуулж нөгөө нэг хүмүүстэй харилцаа үүсгэж байгаа. Тэгээ тэр хүн одоо жишээлбэл чамайг ийм юмар чи мэддэг болохоор ш тэр юм уу. Чиний хийж байгаа сонголтыг чи илүү сайн ойлгож бас эхэлж байгаа. Энэ хүн иймэрхүү юм дээр ингээд идэг болохоор ийм сонголт ингээ хийж байгаа юм байна. Which totally makes sense тий. Харин тийм тий. Идэг юм аа. Тэгэхээр ингээд яг ямар trauma level дээр тэр хүмүүстэйгээ хүмүүс нийлдэг. Тэгээд угаасаа тийм болохоор бас нөгөө нас амар ингээд явцсан байж нөгөө жоохон хүмүүстэй нийлэхээр угаасаа тэр trauma level нь бас таарахгүй байгаа байхгүй. Бас тийм. Чиний trauma тэр насн дээрээ байгуу тий. Тэгээд яг хаа таардаг хүмүүс аяг цөөхөнтэй уус дотроосоо юм залуу хүмүүс байдаг шүү дээ. Өөрөөсөө илүү залуу хүмүүс нийлдэг. Эсвэл дотроо амар тийм ийм хөгшин хүний ийм соолтой тий. Тэгээд тийм болохоор өөрөөсөө илүү хөгшин хүмүүстэй ингэж нөгөө нийлж иж тэдэртэй илүү ингээд илүү сайн харилцаа яаж гэдэг. Нэг л юм нь угаасаа амьдралд нэг юм тохиолдоод тэгээд тэр тал руугаа угаасаа ингээд яагаад тэр хүмүүсээ олчж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд подкастыг сонсож байгаа хүмүүс ах юм бол угаасаа тэр хүмүүсээ хүмүүс яаж игээд дуртай юм хийгээд чамаагүй яагаад чамаагүй угаасаа олдно. Тэгэл ингээд амын гол нь тэр үе дээр заавал тэгэл бас тэр хүмүүстэй насаараа хамт байгаа шаардлага шүү дээ. Яг нөгөө хүмүүс амьдрал нь дэше доошоо яваал тэгэл нэг мэтгэл нэг холдоод явсан чамаагүй яаж харамсах зүйлгүй те. Нийлээд гой байгаал өнөөдөртөө гой байгаал явж ивэл гэж бодсон. Тэгээ заавал тэр хүмүүстэй ингээл зууралдаал бас ингээд нэг хүчлээд ах хэрэггүй юм уу? Naturally угаасаа буцаж нийлэх үе гарна шүү дээ. Харин тий. Тэг яг ингээд ямар нэгэн харилцааг ерөөсө хүчлэхгүйгээр let them be гэх юм уу тий. Зүгээр л байлга тэр хүмүүсийг байгаагаар нь байлгаал. Би бас яг сүүл дээр сонссон Mel Robbins-ийн подкастыг амар сонсож таахгүй би. Болцсон гэхгүй байхгүй юу ч гэх амар. Тэгээ тэрэн дээр тэр ихч бол бас амар хөөрхөх юм ярьт юм а. Яг өөрөө бас яг энэ насыг туулаад ирсэн та нартай юу тохиолж байгаа би амар ойлгож байна. Бараг энэс илүү ч мэдрэгдчихэж магадгүй те. Би одоо хөшөрсөн болохоор та бас яг одоогийн нийгэмд яаж тусч байгааг мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол дөхөх байх гэдэг ирэнгууд. Ер нь хүмүүсийг яаж аашлна уу? Яг тэргээр нь л байлгачих. Найзууд чинь чамгүйгээр гараад байна уу? Тэгэл тэгнэ л үсттэй. Тэр хүн чамааг нэг хүндлэхгүй байна уу? Тэгвэл ингээл биелэг харьцахгүй байна уу? Тэг чамааг нэг тоохгүй байна уу? Тэгвэл тэгэл тэгнэ үсттэй. Тэр хүнийг ер нь бүх юмыг байгаагаар нь ингээл яг хүлээж аваад тэгэл тэгнэ л үсттэй. Эцээ яг тэгснийг нь ямар ч тийм реакшн гарахгүйгээр те тэрэнд нь ингээд гомдож момдоод ууралж марлал стресстгүйгээр тэгээд хүлээгээд авчих юм бол яг зүгээр анзаараад байж хахад тэр хүний яг жинхэнэ төрхөнд гарч ирээд тэр үед нь тэг чи сонголтоо хийх яг зөв сонголт нэлээ гэдэг яг тунгааж бодоод хийх гэдэг ч юм уу те. Тийм айгу зүгээр санагдсан. Гэтэ яг одоо надад тий нөгөө нөө therapy гэдэг дуу байдаг шүү дээ. Яг тэр шиг л зүгээр therapy те. Тэгэл therapy тэр юу нэх өнөө хөлтөд байсан биш үү? Тэгэл яг одоо яг ялтчгүй нэг frontal юу лээ front
Frontal cortex юу л нөгөө нэг урт тархины хөгжил нь явах. Frontal lobe үстэй гүйлүү. Cortex mortex гэдэг үстэй юу лээ? Frontal lobe. Аха. Тэр мөр нь одоо хөгжсөн болоод ч тэр яг ингээд жоохон ингээд aware байгаад байна л та яг одоогийн мэдрэмжүүд дээрээ. За би яг иймэрхүү юм мэдрээд байна. За би яг ингээд anxiety болоод байна шүү. Сэтгэл зовнил болоод байна шүү. Тэрийгээд бодоод мэдээд байгаа байхгүй юу? Одоо ер нь гэхдээ бид нар нийтээрээ л бараг тиймэрхүү юмны мэдээлэлтэй л болчлаа л доо. Тэгээ эргээд ингээ харангуут яг өсвөр насн дээрээ те тинейж үе дээрээ би бүр ийм үг мөгнүүд мэдгүй штэ бид нар ч. Бид нар ч гэж би бол мэддэггүй байсан. Яг яагаад байгааг нь мэддэхгүй ингээл нэг л юм болохгүй те энэ нь юу гэдгийг хэлж мэдэхгүй те. Тэгэл нэг шилжилттэй нас гормон гэдэг хоёр үгээр л хаачдаг тэрийг. Тэнгүүт яг гинт ингэж амар их мэдрэмж энэ төр мэдрэл хэцүү болоод гэдэг нь байсныгаа бодглохлоор ингээ өөрийгөө ингээ амар твэрмээр санагтаад амар хэцүү байсныг мэдээд байгаа ч юм шиг тэгж санагцсан. Тэгээ одоо ч гэсэндээ яг өөрийгөө яг яагаад байгаагаа ойлгож байгаа болохоор ингээд ойлгоод өөрийгөө аргадаад өөрийгөө эрхлүүлэх гэж айгу хичээж байгаа. Яа, тэгээд чиний нөгөө нэг одоо сүүлийн хэдэн Монголоос ирсэнээс 10 оноо гэртээ ингэж байгаа чинь чи өөртөө зориулж байгаа бас цаг байхгүй юу? Бид нар өөртөө ингэж зарцуулах цаг тэр болгон олдоод байхгүй шүү дээ. Тэгээ магадгүй яг бурхан ингээ бодох юм бол зүгээр чамд ингээ релакс хийх хугацааг олгоод байгаа юм билээ тий. Дараа нь чи амар завгүй болчих юм бол ингэж өнөөдөр шиг 10 хоног амрах цаг олдохгүй ч ах юм билүү. Ингээл за you need some rest. Чиний бие хэрэгтэй байна гэж утсан учраас бас ажил нь яг чиний бодсон шиг тэгж хурдан олдохгүй ч гэж магадгүй шүү дээ. Тэгээ уусаа аяндаа тэгэл хүн ажил угаасаа ажлын байранд хүн гарна орно. Тэзээ нэгэн цагт угаасаа нэг ажил угаасаа олдчихл та. Тэгэл олжвол тэгэл сэтгэл амарчвах. Гэтэ олдохгүй байсан ч яг тэр хугацааг бас заавал тэг зовж өнгөрөхгүйгээр чадхаараа бас нөгөө нэг эсвэл санаагаа тайман гоё байлгаад өмнө нөгөө ажилтай байхдаа амждаггүй байсан ажлуудаа амжуулаад тий. Тэгж л зохицуулахгүй. За би одоо подкаст татвасгаад тарьж байгаа шокнууд нэ. Нэг тиймэр болонда. Smell the flowers гэдэг шүү дээ. Smell the flowers. Зүгээр алхаа явж байхдаа цэцэг үнэрлэл явж байгаа юм шиг. Момент харин тийм ээ гоё моменттой байгаад ер нь нэг санаа зовхгүйгээр л сайхан амьдрмаар байна. Нэг их юм бодоод тахгүйгээр. Хангалттай их юм бодоод байгаа хгүй одоо тэнгүү тэрийгэ жоохон багсгамаар байна гэх юм уу. Тий. Нэг тиймэрхүү л. Oh my god, сая яг урдуур нэг залуу өнгөрсөн байхгүй юу? Тэгснээ яг хажуугаар автаа онгоцох шиг болох юм. Амар өвхөнөртэй явчлаа. Яа, fucker чинь зүгээр явж байгаа өөр газар болон явахгүй тий. Яа, бүр эсвэл sometimes гэхдээ хүн ингээд үнэртэй байх юм бол би тэрийг хулмас юм уу онгоц юм уу ялгадаггүй шүү дээ. Йоо, сая бүр тэгт oh my god, энэ бүр амар уртай. Яг ухаалтах чинь. Эсвэл бас хулмаас аж магадгүй. Maybe God is giving you signs тий. Борхоо одоо за болсон подкаст дуусгая гэдэг чинь. Яа. За тэгээд өнөөдөр бол бит хоёр Мина маань өнөөдөр нэр амт чарг болсон. Ажиллахтай байгаа. Тэгээд бит хоёр хийж байгаа. Тэгээд өнөөдөр ерөнхийдөө бол айдас тэгээд санаа зовнилын талаар өөртөөхөө юу туулж мэдэрснээсээ хуваалцлаа. Тэгээд хүн байх болгонд ер нь амьдралд нь нэг удаа ч гэсэндээ
болтгоо тохиолддог мэдрэмж байх гэж бодож байна. Хэрвээ тохиолдож исэн бол та ойлгох бах. Тохиолдоогүй байгаа бол тохиолдно. Тэгэж Монголоос зандлыг гарцлагаарай гэж. Тэр үед нь ийм болно гэсэн дээ гэж бодоорой гэж. Тэгээд тавсан тус тэгэл болол болохгүй л тэр үстэй. Тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээ бас хамт ярилцсан Анукада баярлалаа. Бараг миний терапевт дээ миний. Тэгээ айгу гоё яг ингэж хэцүү байгаа үед яг намайг яг бүрийн гүнзгий хэмжээнд яг мэдэрч чаддаг цөөхөн хүмүүсийн нэг ялтчгүй юм уу? Тэгээд Анукада баярлж авдээ шүү. Ой. Love you. За тэгээ энэ хүртэл сонсонд баярлалаа. Хэрвээ та бүхэнд ч гэсэндээ ийм мэдрэмж төржсэн бол бас жишээ байвал бас бичиж болно. Тэгээд бидрийг дэмжээрэй. Баяртай. Баяртай.